Хилийн чандад үндэсний соёлын их өв Монголын уламжлалт наадгаа шагаан харвааг өвлүүлэн хөгжүүлж яваа. Швед дэх Монголын шагаан харвааны холбооны золгоо харваа шинийн 10-ны бэлэгт сайхан өдөр ёс төртөө ерөөл даллахта өргөн дэлгэр боллоо. За өнөөдөр морин жилийн Швед дэх шагаан харваа холбооны золгоо харваа албан ёсоор эхэлж байна. Тэгээд агтаа гүндгсэн сар шинийн харваа маань сайхан боллоо. За саяхан бас оны босгон дээр Швед дэх Монголын шагаан харвааны холбоо одоо Европын аврах шалгаруулах тэмцээн зохион байгуулсан тийм ээ. Тэгсэн өнгөрсөн 2025 оны 10 сарын 10-даар Шведийн цом 9 сайдын шилжих цомын тэмцээнэ бид бүгд амжилттай хийсэн байгаа. Тэгээд түншлэгөө Шведийн шагаан харваа холбооноос аймгийн гоц мөрөгний болцол хангасан 3 харваачтай албан ёсоор цол зэрмийн өнөөдөр гардуулан өглөө. За өнөөдөр одоо нийт хэдэн баг танаа холбоонд байна? За өнөөдөр Шведийн шагаа гэдэг спортоор хичээлж байгаа ахмад залуу өсвөр үе болон нийт 60 гаруй харваач байна. Тэн дээр нэмэгдээд ном харваа манаас давхар хөгжөөд үсэж явж байгаа. Бас энүүгээрээ бас консультанттай байх шиг байна. За ном харвааны холбоо байгуулагдаад бас багагүй хугацаа өнгөрсөн байна. За урд дах жилүүдийнхтэй одоо харьцуулахад одоо галын борхон болсон бүсгүйчүүд маань бас шагаан харвааны холбоонд нэгдэж авсан байна тий. Тий одоо юу гэдэг ном харваа маань үүсээд одоо 2 жил гарсан болчлоо. Тэгээ бас өдөр тусам өргөжин хэлж байна. Тэгээд ном харвааны 3 багийн 17-8 харваач ах шиг байна. Өнөөдрийн байдлаар. Тэр нэг үе бодвол бас нэлээ өргөжих хандлагатай байгаа ном харваа маань. За баярлалаа. Тэгээд сар шиндээ гал морин жилдээ одоо оноон мэргэн хараан хурц уухайн цэл байх болтугай. За тэр ерөөл бат сайхан уршгэ баярлалаа тань. За баярлалаа. За сайн байна уу? Энэ сайхан шанхтай гоё зүүсгэлтэй бүсгүй маань одоо Шведийн номт харвааны холбооны бүсгүй байгаа. Аль багт тоглодог гэлээ та? Ууха багт. Шведийн ууха багт тоглож байгаа. За ууха багийн одоо инх цэцэг эгч маань бас одоо манай Швед дэх монголчууд бол мэднэ. За та нөгөө 8 нийлнэ гэж ярьжсэн шүү дээ шагаан харвааны тэр талаараа яриач. За юуны өмнө гал морин жилдээ үзэж байгаа бүх хүмүүстээ ажлын өндөр амжилт эрүүл их сайн сайхныг хүсэн өрөөгөөд тэгээд энд байгаа бүх шагаачдаа оноо мэргэн харуул сайн байх болтугай гэж өрөөе. Тэгээд 8 гэж бид нар чинь нөгөө 2-2-ороо 3 бат суудгийг. Тэгээд нийлдэг үе, шавтраг үе, мэрэг үе гэдэг. Тэгээд 2-2-ороо 8 нийлнэ гэж бас байна. Тэр өдрийн 8 нийлнэ гэж байна. Сэтгэл санааны суудлын 8 гэж байна. Ингээд 8 нийлнэ гэж яахвтай тэгээд миний бодлоор бол би ч одоо шинэ штэ. Миний бодлоор бол сэтгэл санаагаараа нэгэн зүг рүү яг харж чадаад нэгэн сумрууга нэгэн зүг хоёлаа харж чадсан тохиолдолд нийлээд байна уу гэж би анзаарсан штэ. Тэгээд ерөнхийдөө бол энэ шагаан харваач өөрөө юм бэлгийн чанарын спорт байгаа учраас хүн ер нь бол бэлэг талаараа зөв төвшин байх Монголын маань энэ уламж тоглоом ямар сайхан юм бэ гэд бүр бишрээд одоо эндээ их хорхоотоод эндээ одоо хичээлдээд ингээд явж байна да. Тэгээд одоо шинэ сурагч болохоор дотоо тайлбарсан байж чадгүй ахмад мундаг шагаачтаас яриг нэмж аваарэ. За баярлалаа. Сар шиндээ сайхан шинжилж гин үү та? Та бүхэн сайхан шинжилж байна уу? За бид бүхэн сайхан шинжилж байна. Швед дэх монголчууд маань өргөн дэлгэр сайхан шинэллээ. За тэгээд та одоо Швед дэх Монголын шагаан харвааны холбооны номт харвааны тэргүүн хүний хувьд одоо номт харваа хилийн чандад хэр их өргөн дэлгэр хөгжиж байна. Ер нь сүүлийн жилүүдэд одоо бүсгүйчүүд ихээр хичээллэх болжээ. За баярлалаа. За манай Шведийн номт харвааны өнөөдрийн байдлаар одоо сар шинийн золгоо харваа, шагаан харваатайгаа цуг хамт хийгдэж байна. Номт харвааны бүрэлдэхүүн маань одоо манай Шведийн номт харвааны салбар холбооны 3 багтай одоо тоглож байна. Ер нь бол одоо ингээд он гараад явандаа 4 баг бүрдэх шинжтэй ингээд ер нь их хүмүүс бол манай номт харваагийг сонирхож, энэ өв соёлыг сонирхож хүмүүс их орж ирж байна. Тэгээд энэ ялангуяа энэ улсуудыгаа
энэ өв соёлыг зөв авч явах энэ шагаа гэдэг юмныхаа өв соёл уламжлал ёс зүйн энэ юмд нь зөв сургах талаар нь манайхан бүгд одоо ингээд төрөнд нь Орос улсууд нь хичээж ажиллаж байна. За баярлалаа. Та бүхний одоо хараа хуурц оноо мэргэн уухаа цээл байж айлчлан гэсэн гал морин жилдээ амжилт бүтээлээр дүүрэн аз одоор бялхаж халигж байх болтугай. За тэр ирээд Батар шиг болтугай. Баяр. Төрлөх хадаасан Монгол шагаан харва халахын суутай тойрмын домогт мэрэгчүүдийн оноо хасаа модон дуутай дорны их соёлоо